Бид өнгөрсөн сая Парис дахь хотелд чек-ин хийчихэд орж ирээд байж байна. Гомь идэх гээд. Тэгвэл замдааны гомь идчих гэсэн чи бид нарыг бүр хамт ерөөсө зогсоогоогүй. Тэгсэн 10 минут л яасан. Тэгээд ханаасаа халуус болох вэ? Тэгээд чаваас. Энийг хараа. Эдэн цаг наашаага автобусанд сууж ирсэн гэж бодож байна. 10 цагийн турш автобусанд сууж ирсэн гэж боддоо. Миний бүхс ингээ зүр хавтгаараад ингээ хавтгаа дээрээ хавтгаараад боссон. Тэгээ Парист ирчээ сая нөгөө нэг Blackpink-ийн pop-up store руу чи гэж бодсон чинь амжихгүй байна. Яа тэгэхээр одоо 7 цаг болж ин тэгээ эндээс гараа очих гэсээрээ 8 цаг болоо тэгээ хаачна. Тэгээ очиж би нөгөө цамд ч юм уу нэг гоё юм байвал авъя гэж бодсон байхгүй юу. Манай найз ирж байгаа 10 өнгөрөөж ирнэ гэсэн. Тэгэхээр би одоо оройн 10 цаг хүртэл энд юу хийж хуйх хамаачгүй хийх юм болдохгүй байна. Тэгээд өчигдөр ажлаа тараал өдөржингөө онтож байгаа л өнөө өглөө ямар ч ирчгүйж байхгүй. Парис явна гэсэн догтлол моглол юу ч байхгүй зөө амар ядарсан зүгээр үргэлжлүүлээд унтмаар санагдаад байсан. Монголоос ирснээс хойш миний байгаа байдал юм байгаад байгаа. Автобусны цаа ингээ нааш 10 цагийн турш явж хахад яг миний хойд суужсэн нэг эмэгтэй зөө. Oh my god. Чи хөвчний амар чанга. Автобус даяар чивчнийхэн дуг сонсож байхгүй юу? Тэгээ өөрөө их мэхний өгдөг юм нөгөө дуу нэг хашгирч дуулдаг дуунууд амар сонин. Тэгэл яг миний хойд суудсан бүр ингээл яг сонсогдвол миний чих хөвдөл талгаа хөвдөл эхний 5 цаг хөгжим хагнуулаад сүүлийн 5 цаг уцаар яриад ха хэ гэл ингээл инээгээл бүр амар соёлгүй тэнтэйгээ хүн амтныг боддгоо юм бах та. Нэг ганцаархнаа явж байгаа юм шиг амар заваа. Нэг орк. Тэгээ би найзтайгаа хамтын боломжит хамгийн хямдхан хотелийг нь сонгож авсан байгаа. Яг л энэ хотелын яг хажуу талд гей бар гэдэг юм байна. Тэр гадаа хөгжим хагнуулаад тэг яг уртлын талбайд болохоор ингээ хүүхдийн тоглоомын газар. Парис дээрсэн зорилго бол ерөөсөө Blackpink-ийн тоглолт. Уул нь бол манай Германд хотын маань яг хажууханд нөгөө Кёлн байдаг штеп. Тэг Кёлндаас нөгөө Монголд тоглосон юм билээ тий. Тэг хүмүүс нэг хаана үзэхгүй яасан ингээд Монголд гэж сонсоод ямар ч тааш мундаг хүүхдүүд байдаг гэдгийг мэдчихэж байгаа болохоос тэдний ингээд юу тоглож яадаг гэдэг юм би ингээд бүр амар сайн мэдгүй заяа. Тийм зүгээр дэмжиж байгаа шүү. Юу ч болоод байгаа тий. Blackpink руу та бэлтгэнэ. Би сая усанд орсон. За нүрээ яаж бодох гэдэг вэ? Ийм primer Монголоос авсан. Тэгээд надад нэг тохирохгүй л байлээ. Тохирохгүй л. Гэхдээ одоо авсан юм чинь хэрэглээ дуусгав. Яа үс сэтгэл авьяас юусэн байхгүй. Ийм хуш энийг одоо baby skin baby юу гэх юм бэ? Хушин гэж байгаа тийм. Зорилт юм байна. Юм дотор нь хийхээр ингээд автомат шахалтаа дээрээс гараад ирдэг юм байна шүү дээ. Чи надаас асууж байна, хүнээс асууж байна уу? Хараа бүгдээс асууя. Тэгээ одоо ийм нэг concealer гэдэг юм. Мэдгүй concealer нэг ингэсгээл түрхчдэг байхтай гэсэн. Ингэсгээл бол нөгөө нэг толгой мололтой газар төрчих юм шүү. Би ямар цагаан болцсон юм бэ? Чамсан ч. Тэгээ бас хөөдөр тавиад ингээд борлуулаа ичнэ буцгаа. Тэгээ чи Монгол хэлдэг болцсон юм шүү. Тэр чи зүгээр ам алдаж ярих байхгүй юу? Жоохноос хэл муутай хөхтэйсэн. Багада амар их соосох хөхтэй байсан. Цэцэрлэг хүртлээ соос хөхтэй байсан. Тэгээд ингээд соосохгүй ингээд байх юм бол ингээд амар уйлж мөйлдөг заяа. Тийм хөхтэйсэн. Соосох гэдэг нэг хард орд. Соосох гэдэг үстэй. Соосох. Нэг хард орд дуудаад байгаа. Өөрөөр юу гэж хэлдэг? Соосох. Хүүхдийн хэлний хөгжлийг соосгоно. Соосгоно ингээд буруу хөгжүүлт юм байлээ.
хэлний байрлал гэлөө буруу болчдөг. Тийм болохоор ингээ хэлээ хадаж ярьдаг болчдөг гэсэн. Эхлээд шүү. Яваасаа хэл муутай. Тэгтээ ингээ дандаа ганцаараа байдаг байсан болохоор ч тэр юм уу ингээ. Хүн дээрсэн юм ярьдаггүй. Хүүхдээс ингээд багаас юм ярьдгүй байсан хүүхд чинь том болоод ч ярьдгүй юм билээ. Тэгээд явтаж плаш тавьчихсан. Wake make гэнэ. Энийг бас Монголоос авсан. Энэ бас надад тохирохгүй л. Яа, нүрээ будаад болцсон шүү. Уруула будах дуртай байгаа. Одоо өсөө янзлаад. Хоёроо яг дуугийн сурж байгаа явна. Тэч уу бодож уу? Үгүй ээ. Миндэ нэг юм зүтсэн. Нөгөө плей тайм дээр өмссөн палажал өмссөн. Өөр өмсөх ягаан хувцас, эсвэл хар хувцас надад байхгүй. Ганц байга хувцас өмсөн. Аа тэд чи тэгээд цаашаага бит хоёр уу яа. Клипинг тоглолт уу яа. Надад нэг л нэг хайсан. Секси. Гэнэ амар гоё яригдэж байна. Black, are you like black? Pink. Yeah, well, today. No. Ja, da bude инүүнийг хоолж авцгаая. Вау. Энэ харагдахгүй нэ. Мэд харагдах юм болов уу? Cute. Париси метроны буудан. Эйо, эйо. Тимэшэ. Манай бэлтгэлээ яж юм болов? Хоолын сонсогдоод. Blackpink-ийн концерт дээр outfit-ийг харцгаая дүүлээ. Min bara var till skålingserrar. Харин тийм. Үнийг харсан чи авмааргүй санагдчихлаа. Тэг тэр чин ийш юм шиг нүсгийн одоо манай Розел дуулаад байна энд. Камерныхаа хөлийг мартаад ирчихжээ. Хөө байна. Салгалсан юм аа. Тэгээд одоо энэ бичлэгийг гараараа ингэж бичиж явах бас. Гэтэ энэгээр айгуугаа эмх цэгцтэй байна хүмүүс нь ч тэр одоохондоо юм болоо тараад амир болох юм болоо. Энэгээр зөндөө хоол ш нэрээ. Яа. Амирныхаа хөлийг нь авчраагүй ямар тэнэг юм бэ? Тэгээд хамт хоёр юу авсныг харуулъя. Ийм хүмүүс авсан. Яг макар шал бими авчирсан байна. Тэг Германд хүмүүс амир урамгүй үздэг юм билэг Монголд. Одоо энд яа. Энэ артын гэж бодож байна. Хүмүүсийн outfit-ийг дуулаас хараад яваад байгаа шүү дээ. Cute. Oh, ямар хөөрхий нэг арай. Hey beauty гэнэ. Хүмүүс амар хөөрхөө. Сэтгэл гаргаж ирсэн. Тэнийг ч арай хатах шүү. Арай хатах шүү. Би дээр авах. Би татаа авах. Тэрада. Юу ч дөрөд ирсэн. Яа, Парис их бүр өстой өөр төвшөнд байна. Бид нар бүр амар эмх цэгцтэй хүмүүсийг оруулж байна. За хоёлаа. T8 гэдэг чинь доор байгаа юм уу? Одоо доорч байж бол. Хажуу хүмүүсээс насаа. О тэр хүнээс насч. Excuse me. Door on the left. So door on the left. Just okay, thank you. Хүмүүс пив хайгаад явж байна. Сарат ипсийн ороо. Oh my god.
Яа, бодлоо шүү. За Миний догсож байгаа юм гэвэл ингээд тэдний саалаг нь дуусахыг нь яг ингээд амдарын сонсон гэдэг. Чи өндөр догсож чинь дука. Харин гэдэг амдар нь харин гэдэг догсож байна. Цагаан шиг дөрөв охин би дээ. Сайхан охин байдаг да. Нэг 20 онд 21 онд би санах байна. Тэгээд ингээд үзэж байгаа юм шүү дээ. Амар гоё хөхтэй. Тэгээд тайцсынх нь бэлгэцэж байгаа жижиг гэн үгүй юу? Гэтэ энэ бол нэлээд ойрхон суулж байгаа. Тэ? Нэлээд ойрхон суулсан шүү. тэгээ барыг дээрээс нь харж байгаа бараг болж байгаа юм шүү. Тэгвэл яг ийм доогор моор ингээд ингэ хэмжээ ардуур явах юм бол шаардлагагүй нь шүү. Гоё. Яг мэдчихсэн. Ямар дуугаар Нөгөө бүдүүлээ гэж ямар дуулээ. Тэрүүгээр мэдчихсэн шүү. Чи ямар дуугаар мэдчихээ? тэгээд шоуд гэж сонсож байсан. Яа тэр гол зогсож байгаа хүмүүс ямар гоё юм те. Яг тэр тайзны голд нь бүр VIP нууд нэм шиг орой. Ажилчид нь явал яах вэ? Үгүй ахаарэ. Тэндээс ингээд яг дэрэгдээс нь харах юм шүү дээ. Гоё юм аа. Тионда ярьсан. Би одоо ингээд Blackpink цэнүүдэд зориулсан юм асуултууд байгаа шүү дээ. Би тэнч Гэтэ хайлт зүгээр Blackpink-ийн зэрэг хэр мэдэж авъя даа. За Blackpink-ийн хамгийн юм бэ? Саксё. Мөн байна. Blackpink-ийн тон дебют хийжсэн дээ. Нэг кэнэ нэм хоолсон богоос гэсэн. Хөрди дэм Blackpink гэвчихсэн байна. Хүнээс лайцыг нь гойж аваад хальт зураг аваад байгаа штэ. Thank you. Одоо эхлэх байна нөгөө шинэ дуу нэ.
Зүрхээр явлаа шүү. Oh my god. Яа. Химбэ.
so good. Everyone enjoying, don't know what to do, and just jumping.
явж байгааг харуулъя. Яа, за болгоомжтой явахгүй бол. Өглөө голцсон өөртөө ирж үзэх юм аа нэрээ. Яа, ийм л их хүн байна. Одоо хаашаа явах вэ? Яа, одоо ингээд гараад ингээд явж явах замд ингээд аюулгүй байдлыг ингээд хангаж баахан цагдаа нар ингээд зогсож байгаа. Тэрийн зохион байгуулалт надад бүр амар сэтгэлтэй. Би дахиж Германд тоглох хийж үзье. Германых просто хаг болдог. Энэ араа бүр ингээд цаашаага амар их цагдаагийн машинууд ингээд цагдаа нар ингээд зогсож юм хэвээр. 제가 해초에 간사랑 파리스 정확히 해주셨지만 만원에 진 누드누드 호텔 들어가였어. 이게 하야. 이 바른 게 파리스가 함리 소리였다 이렇게인다. 게 어쩌가 하고요. 함리 소리였다 이렇게 야간 10m쯤 약 에프린 상 비고 진짜 이게 дахиж ирэхгүй гэж бодож байгаа. Гэхдээ амьдрал юу тохиолдсон мэдгүй шүү дээ. Дахиад зүгээр яаж яагаад ирчих юм бэ те. Яа. Цамхаг бид гоё байна. Тэгээд одоо нэг 6 минутын дараа нэг үедчтэй блинг гэдэг шүү дээ. Яг тэрийг нь үзчихэд явах чинь. Тэгээд нэг 6 минут байж байгаа явъя да. За Blackpink-ийн тоглолтын талаар ярил амар гойсон. Үнэхээр гойсон. Blackpink-ийн тоглолтыг үзэх шалтгаан болоод угаасаа мэдээд тэрийн сооло дуунуудын гэсэн сонсмор байсан. Тэгээд сооло дуунуудыг сонсоод үнэхээр супер болсон. Би чинь яг өмнө гинэ. Өмнөдийн өмнө үзэж байхад одоо Jenny жоохон хичээл гарахгүй надад харцсан байна. Тэгээ энэ удаа болохоор Jenny зүгээр талаад тэр парламагаа ингэж дуудаад. Тэгээ Jenny ер нь тэгэн дээр нь аим ингэж ойрлоод. Тэгээ манай дөрвөн мата юу тийм намуухан дууцай хүмүүс байлээ шүү. Юм хатсан ингэж жоохон сасагдахгүй байсан. Байна уу? Лизагийн сата амгасан альтрэгон бодуулаад тэгээд нэг юм утсан зүгээр амин Лизагийн бүкс oh my god guys бүкс нь яваа юм гоёсон бэ юу нэгсгүй Jenny-гийн сата бас бүр амин гоёсон хүмүүсийг дөр гаргаад босгоод бүжиглүүлж гэр чадсан тэгээд Jisoo-гийн хол зүгээр л ингээд хайр цэцэрсэн гэрэл цэцэрсэн зүгээр ингээд харахаар хайр өрөө бүгд амар хөөрхөө. Тэгээд Rose-гийн хороо амар гоё. Rose хороо нөгөө нэг давуу тал нь нөгөө яг тэр тайдныхаа доор нь байж ахта одоо байгаа очсон улсынхаа газрын тийм газрынхаа тийм одоо өвөрмөц гэсэн хоолыг нь идээд тэгээд гарч ирдэг. Энэ удаашгаар нөгөө мэдээж Францд байгаа юм чинь croissant гэсэн одоо Францд гэдэг croissant тэр нь айгуу гоё чамин бас содон зүйл нь байж чадсан. Яа. Тэгээд гарч ирэл апати энтер дуудаад музикийн хоолой чи манай дөрүүлээ амар гоё бодлоо амар гоё фэса. Тэгээд надад ер нь яг адилхан мэдрэмж өгсөн миний 4 жилийн өмнө үзчихсэн мэдрэмжтэй бүр яг адилхан мэдрэмж өгөөд гаргалаа. Тэгээд бити дуусаасай гэж бодлоо. Тэгээд 2 цаг 2 минут тавсан гоё. Бас яг 2 минут шиг дуслаа. За, ну.
гэж ингээд гар өгдөөд. Миний камера ажил түнд гарны бүлчүүнээр ажиллаж чадчихсан. Тэгээд залуусаа надад нэг тийм асуудал шийдвэр тогтохгүй. Хурдан шиг найл. Тавсгас утмаараа өглөөний хэдэн цагт нөөлөрсөй би хурдан шиг явж найлараад тэгээд одоо энэ бичлэгээ бас энэ хүрээд ингээд дуусгая. Өнөөдрийн бичлэгтээ маань хамт байсан баярлалаа. Миний бичлэг бас enjoy хийж чадсан гэж найдаж байна. Тэгээд Парисаас дуусгаад удаа.